Ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч удирдах танд шууд хүрч байгаа. Өнөөдөр 2023 оны 1-р сарын 6-ны Баасан гарагийн нэвтрүүлэг инх эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ, Зандаа, найруулагчаар Амгаланбаатарын ганц хүнээр ажиллаж байгаа. Өдрийн мэнд дүргээ Зандаа. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар датагаа ондоогоор шийд ондоо онлайнаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 5 өдөр болгон Гэрлээ бит хоёр үдээ ачаар нэвтрүүлгээрээ сонсогч одоо зүгээр нөгөө монголчууд ер нь их хөгжилтэй хүмүүс шүү дээ. Ялангуяа сошиал платформ дээр те нөгөө фейсбુક дээр ч юм их хөгжилтэй юмуд бичдэг. Тэгэхэд нөгөө 5 дахь өдөр ажлын өдөрч дуусч байна гэдэг утгаараа ч юм уу бит хоёр одоо нөгөө хөгжилтэй постууд гэдэг ийм нөгөө 5 өдрийг ингэж өнгөрөөд юм уу гэж одоо зүгээр хоорондоо ярилцсан байгаа. Тэгээ өнөөдөр одоо хөгжилтэй постуудын одоо 1-р дугаар нь инхүү эхэлж байна. За нэвтрүүлэг маань ихийг мэдэж илүү сонсъё гэсэн уриалтайгаар эрхэм сонсч удирдах танд шууд хүрч байгаа. За ингээд шууд 10 дахь постоос эхлэх үү хөө? За тэгээ. За 10 дахь пост тонголог гаалтик гэд манай одоо нөгөө сонсогчдын групп дээр маань энэ сонсогчийн харуулсан пост байгаа. За ер нь бол айгүй итгэвчтэй пост оруулдаг хүн байлаа, гадаадад амьдардаг. За би дахиад л анх нөхөртөөгөө сууж явах үеийн хөгжилтэй явдлаа хуваалцъя. Би дөнгөж 18 настай. За 7 ах 2 эгчтэй айлын эрх танх отгоо охин гэж байгаа байхгүй. Аха. За ингээд 18 хүртлээр ээжээ үрт унтдаг байлаа. Тийш. Нэг залуудаа танилцаад удалгүй нэг гэртээ ороод амьдрваа. Манай ээж болон гэрийнхэнд маань маш их таалагдсан тэр залуу маань. Хэдэн сарын дараа цагаан сар болвоо. Одоо ингээд бүр нэг гэртээ орсон байж тээ. Бид хоёр ч яах вэ? Манай аавынд битүүлээ тэндээ хонхоор сууж ядал манай гэрийн шар зурхаач болох манай эгч болдоо ингээд хэдэн оны ямар жилдээ илээ маргааш өглөө гарах зүг чигийг хэлж өгье гэл нөгөө угаасаа нэг зүг чиг гаргадаг нэг хүн байдаг штэ тий. За хүн болгонд ингээд бүгдийг бичиж өгдөг тий. Манай би яасан. Манай гэрийн шар зургаач манай ээж. Тэрнээс болж их муудалсан. За би нэг өдгөө таахгүй. Тэгсэн чинь хэдэн оны тийм жилдээ гээл авдгийн. Би 25 таа гэж ботчихсон. Хинээсээ сонссон мэдхгүй. Гэрийнхэндээ ч бас тгээ хэлчихсэн байсан. Манай ах ягч бүгд шоконд орчихсон. Аргагүй шүү дээ. Надаас 12 ах нэг жилдээ хүн байсан юм да. Би өөрөө ч шок гинэ. Нөхрийгөө нэг гэрт ороо тий бас нилээ хэдэн сар болсон нөхрийгөө 25 таа гэж бодоод тий. Тэгсэн чинь нөгөөдг нь өөрөөс нь 12 ах байж таарсан. 30 таа болж таарад. Тэгэл өрөөндөө дагуулж ороод яагаад надад худлаа яасан гэсэн чинь чи надаас асуугаагүй штэ би ч хамааг мэддэг байгаад гэж бодсон гэж авдیں۔ Ер нь их оорохтой үнэлдэ. Тэгснээ бас болоогүй. За одоо бандандас гэж авдیں۔ Тэгээ штэ. Тэгэл бандандас болоод 3 хүүхэдтэй болоод одоо бодол нэгэн улсад 25 гаруй жил сайхан амьдарч байна да гинэ. Хүй надаас ийм юм тохиолдчихсэн штэ. Би нөгөө манай хүн 6 татаа сургуульд ороод 16 татаа 10 төгсөө тэгээд их сургуульд орцсон. Тэгээ надтай танилцтаа төгсөг курс хийсэн байхгүй юу. Тэгээ дүү нь бол дүү. Гэхдээ би ердөөсөө ч тийм амар одоо игүй амар нь жоо олон насны зүрх гэж бодоагүй. Шууд автоматар ингээд тооцоолж штэ. Тэнгүүтээ чи 82 оны нохотоо муу гэлтгсэн чинь тийм л гэсэн байхгүй юу. Тэгэл би яг тэр чигээрээ л тэгэл ботцсон заяа. Тэгээд ингээ бит хоёр суугаад би бүр юм тоош том гизтэй болцсон ингээ байжсэн чинь нэг өдөр иргэнийхээ үнэмлэхийг алдаад тэгээд нөгөө иргэний үнэмлэхийг нэг имээ олоод тэгээ нөгөө имээ чин залгаад имээдээ нэг ингээд 10-20 мянган төгрөг өгөөд авмаа гэ. Тэгээд авсан. Тэсэн чи би нэрээ чиний иргэний үнэмлэхийг ерөөсө харж байгаа юм шүү дээ. Харъя та гэсэн чинь үзүүлэхгүй харуулахгүй өстой зураг нь өстой амар тэнэг мангар гэд. Тэгээд нөгөөдгөө үзвэл би бараг салан сарндаа тулаа би ч нөгөө мангар шартай юм чи. Тэгээ аваа харсан чинь 85 оных байж таардیں۔ Тэг би ингээ ботсон чинь намайг 10 дугаар анги ангиас анхны хайрмаар яриад жигт манай нөхөр 5 дугаар анги хөвгт гүйжсэн байгаа байхгүй юу. Тэг би бас гинцчихсэн шүү дээ. Тэгээд нэг бандантас гээд. Тэгээд бандантас жирсэн болсон тэгээд. Бүр доош өнөө маргаашгүй төрөгч юм чи. 2 дүү гэж бодсон чинь 5 дүү. 5 дүү байж таарсан. Яа. Тэгээд доош том гэж таасан байна мэдчихсэн 5 дүүгийн. Тэгээд ээж хоёр нэг маа гэрийн шар зурхаач чинь нэг хэсэг ээж байсан. Одоо гайг болсон л да. Тэгэл ер нь нэг 10 дугаар анги төгсөөл би бүр жинхэнэ шашингүй үзэлтэн болсон. Тэрнээс өмнө бол өстой шашны бүр хинэтэн байлаа шүү дээ. Баг нэр исламын шашнаас бусдын судлах биш бүр мөргөж залбирч явсан да нэр. Багта ихэд гээд маанаас байдаг шүү дээ. Бид хоёр чинь юуруу орно нөгөө бүр баг ингээд байхдаа гандан их орно. Орлоолол гороолол гэхлээр бүр чин сэтгэл
сэтгэлээсээ юу? Тэгээ нөгөө эмээ өнөр ингээд нөгөө сунж мөргөд ингээд нөгөө хавтан байдаг шүү дээ. Тэрэн дээр сунж мөргөн. Тэгээ ингээд ороод залбирна. Инхээд юу залбирдаг гэсэн мэдэхгүй. Би л бурхан минь намайг онцоруулж өгөөч энэ төр гэлээ. Тийм их юу юм. Нөгөө залбирна. Тэгээд бас нэг инхээд төр дээр нэмэгдээд манай нэг байрны нэг хоёр ах ч байна нэг ах. Ингээд цуг явдаг болсон. Тэгээ гурлаа залбирна. Тэгсэн чинь тэрний зорилгоор тэр болохоор ганданд очиж залбирангуудаа тэнд нөгөө тавьсан мөнгнүүдийг хусдаг байсан байлаа. Яварсан бид хоёрыг л их дайлдаг байсан. Тэгээ одоо хам хэрэгтэл болсон даа хэрэг. Та хоёр бол чин сэтгэлээсээ залбирдаг байсан байх тий. Шашин шүтлэгээр иймэрхүү юм саад гарт. Намайг онцруулаад өгөөч юу. Дараа тэгээ Христийн шашныг судалж байгаа, Библийг уншиж байгаа. Тэгээд Мормны шашны нөгөө хоёр эр загалаад байдаг шүү дээ. Тэр гэрт ирж байгаа. Инхэд төгтөрийн зорилго болохоор яг хэвтэ англиар сурах галахгүй. Тэгээ нөгөө хоёр нь болохоор англиар ярьдаг, монголоор ярьдаг, галт яриад байдаг. Тэгээ сүүлдээ бүр өстө утгаа алдаад. Манай нөхөр бас нөгөө цуглаанд явдаг, дуулдаг, итгэгч байсан. Тэгсэн чинь би яг тэ нөгөө нэг юм хүмүүс нэг юм гадагшаагаал гарч амьдрна гэсэн нэг юм нэг үе боддог нэг юм солиотой үе байдаг штэ тий. Тэгээ би ерөөсөө тийм л бодолтой байсан байхгүй анх танилцах үедээ ч гэсэн. Ерөөсөө Монголд амьдран тэр хүнтэй суун мунгсан бол байхгүй. Тэгээд магистр сурж явах явцдаа л ингээл тий нэг мөрөгдөг штэ ингээ явж исэн. Тэгсэн чинь бит хоёр нэг гандаа орсон юм аа. Нэг яах гас ч үлээ дээ. Тэгсэн чинь манай нөгөө Христ чинь нөхөр чинь нэг юм гандан дотор нэг юм шонгийн мод идэв штэ. Хүмүүс дээрж яваад идэг. Амар тос мос даг болцоо. Уул наах тэрсэн цахилгааны шон байсан штэ. Холбооны шон байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө 90 ч нөхөр маань тэрийг амар яг чин сэтгэлээсээ ингээд тойрч морол гар мараа үргээл ингээд шившин. Чи юу ингээ амар чин сэтгэлээсээ ингээд гуйс янс чинь хэлэхгүй гэсэн аахгүй юу. Тэгээ би удаачгүй тэгээд 4 сар танилцсан дээ 9 сард би жирэмсэн болсон. Тэгээд миний бас Америкийн виз ч гараагүй ингээд бит хоёр ингээд гисэн чинь ястаа би үнэхээр итгэсэн. Яасан гэсэн чинь бүр ингээд суух нь бол батар болсон баха багаас тий. Тэгсэн чинь тэнд энэ үгнийг битээ гадаад явуулаач надтай суулгаач гэж гойсон. Тэг залбирсан. Юу холбооны шонгийн мод дөө. Нөгөө модны амир амтай тий. За бүх ингээ холбооны урд нь холбооны мод байсан болохоор ингээ өөрөөсөө энерги цацруулаа тий. Зам мөрийг ингээ саад олж болоо. Бурхан гэж байдаг. Инээт нөхөр байгаа. Тэгээ бид л одоо тэр гандан мандан руу хай нэг хашаагаар ингээ дамжаа ч юм уу гарах хэрэг гардаг шүү дээ. Гэтэ тэр шонгийн модыг харахаар надад л авдаг. Одоо бол айгүй тийм сэтгэл дулаахан санагддаг. Тэгээ шүү дээ. Угаасаа зүгээр нэг шүүр байж байгаа л тэрийг 100 жил ингээд өвөг дээцээр ингээд арт түмнэрээ шүтгэх юм бол тэр ариун шүүрл болж байгаа юм шүү дээ. Ариун шүүрөө. За нас ярьсных Гамбол дээг гэдэг хүний пост байгаа. За. Танил маань 300 мянган төгрөг зээлж ихээр нь байхгүй гэсэн гинэ. За. Тэгсэн чи удалгүй нөгөө танил нь Facebook story-д 30 гарчаад данстанда 300 мянгаггүй ингэж явж явахаар үхэж гисэн тийм стори оруулсан гинэ. Бүр тэгээд нөгөө данс масыг оруулаад нөгөө хүний за ёо үгүй л үү. Нэр мэрийн тааглаг бол хата зүгээр хэлээгөө. Зүгээр тэгж өшөөгөө авах хэрэг. 30 гарчаад дансанда 300 мянгаггүй ингэж явж явахаар үхэж. Одоо миний би одоо 40 гарцсан. Би одоо Өшөө тойлоо 40 гарцсан 400 мянга төгрөг байхгүй шүү дээ. 400 нэг 4000 төгрөг л байгаа. Найзт нь 40 мянга болоо. Хай. За би төрүүлж өгөх юм байна. Яа, хэлээ хооч. За би ячаал инээд муутай гэсэн. Тэгээ нэг хүмүүс нас ярьснах дараагийн би ч нэг их гоё ингээ задаргаатай нэг хууш шиг одоо 19 8 гээ хоёул явж шүү дээ. Минийх 9 дотор 9 1 9 2 хай бас тиймтэй заа 9 1-т нь дандаа настай холбоотой юм. Дандаа настай холбоотой. За Ганбаатар гэдэг хүн цагийн ажлын зарын нэгдсэн групп гэдэг ийм нэг юм дээр пост зар оруулсан байна. 4 залуу ажил хайж байна. За 3 залуу нэг нь хөгшин. Хөгшин нь 32 таа. Бус нь 20 настай. Барилга өдр биеийн хүчний ажил байв сайн байна гинэ. Яа, хоёулаа баг үгцээ биш үү? Би ярин энэ дээр ингэч гэж бодоо та. Ганбаатар руу залгаад өвшөө хивээ 5 залуу олж байгаа гууж ингээд 5 залуу ажил хайж байна. 3 залуу, нэг нь хөгшин, нэг нь сүнс.
Сүнс нь хурхан гүзээтэйгээд барьлах биеийн хүч найжаа сайн байна. Харин тийм сүнс нь өдөрдөн гэдэг. 32 дэх нэг одоо хөгшин гэдэг. Ямар амар юм бэ. Тэгээ бүр хөгшин нь 32 та юм. 4 жил 90-ад оны аймаг юм уу гэдэг пост гарч ирсэн шүү дээ. Яа, яг хөгшин. Гэтэ би бол яг 2000-ад оныхны 90 үеийг хэлсэн гэдэгтээ санал нэг байгаа л да. Одоо 90-ад оныхан бол хөгшөндөө орно. Аа. Яа, за давшир. Тэнэр тийм шүү дээ. 2002 оны хүүхэд чинь 20 настай гэж. Тийм шүү дээ. Одоо л 2000-ад оныхны 90 үеийг хэлсэн байгаа. Ер нь бол 70-ад оныхан бол зүгээр дугаас. Одоо манай мега номын чи шаал гөгшин шүү дээ. Тэд нар одоо ер нь тий мега номын өдөрт бол одоо Халлоуины баяраар ахмадын баярын минь түргээ сүнсний баярын минь түргээ тий баг тэрэн дээрх. Тэгээ заримдаа нөгөө мегаг ингээд нөгөө жоохон явуулаад ихчээ анна гэж мэгдэг аахгүй. Тэгээ нэг ийм нас байт юм аа. Нэг ийм бүр яг нэг ийм хүүхэн шиг төрхөнд орж хувцалж мовцалдаг тий. Ингээ бүр ингээд яг нэг тийм нас байдаг. Одоо тэр насан дээр манай мега явж байгаа. Тэгээ одоо аанда миний насан дээр ирээд ирэхээр аль болох залуулаг хувцалгыг хичээдэг болно. Насаараа л яадаг. Мега одоо яг тэр насан дээр явж байгаа. Хөрхөн штт. За, болсон юм уу? Болсон. За, дараагийнх нь болсон. Миний болсон. Дараагийнх нөгөө саяны дахиад нөгөө тунгалаг гаалчиг гээд. За. Олон жилийн өмнө нөхөртөөгөө танилцаад бараг 3 сар бололгүй нэг гэрт ороод амьдраваа. Амьдрсан шүү дээ угаасаа. За, бит хоёр тусдаа хоёулахны амьдрдаг байсан гинэ. Удалгүй манай нөхөр ажиллаар Япон явчихлаа. Нэг өдөр гэртээ байж байтал гэрээ утас дуурахаар нь авсан чинь нэг эмэгтэй өө миний охин сайн уу ээж нэ наа гэд. Манайх ээжигээ ээж гэж дууддаг авгаач дууддаг болохоор би ингээд нөө өөрийнхөө ээж бай би гэж бодоод тэгэхээр та утас андуурсан байна уцаа гэд уцаад алдсан гинэ. Тэгсэн чинь дахиад утсан дуурайад би дулам сүрэн байна нэрийг өөрчилж бичсэн юм байна. Ямар ч байсан нэрээ хэлээд би дулам сүрэн байна гэхээр би ийм нэртэй хүн танихгүй гэж дахиад алдсан юм байна л да. Тэгсэн чинь дахиад цалаад авсан чинь би болдог ээж байна. Яаж нэрээд байдаг. Гурав залбуулаад таас. Тэгсэн чинь манай хадам ээж бол хүн байсан да. Би хадмында ганц 2 одоо очиж үзсэн. Бас хадам аав маань дандаа хөгшөөн гэж дуудаад байдаг. Би нэрийг мэдэхгүй шүү. Зэрлэг бас. Гэтэ анх нэрээ би ч гэсэндээ хатам ээжигээ бас яг шууд ингээд ээжээ гэд ингээд дуудаж хараа гэжээд миний үед бас нэг хэцүү байсан юм. Би ч мөр 3 настайгаасаа насанд хүртлээ ээж гэдэг нэр томьёо огт хэрэглээгүй. Ээж яг 3 таад өнгөрцөн. Тэгэж байж яснаа гинт том хүн болонгуудаа нэг огт танихгүй нэг ээжээр дуудах. Бас ер нь дасгад ер нь жоо нэг хэсэг өөрөө гэж явсан. Өөр тий. Хинэ. Зас харич хинэ гээгүй. Ер нь бол хэцүү те. Оноор дутхгүй. 63 54. Яа хөөчлөлтөө нэрээ. Ийм болж исэн. За 7-д нь урт насан хорлоомаа гэдэг хүн. За. Маш богино пост байна. Яг нөгөө өчигдөр өдөр 12 цаг үед бичсэн пост. Одоо ингээд улс орны эдийн засаг ингээд жоохон хямралтай ер нь хэцүү байгаа шүү дээ. Тэгээ энэ зөрөөсөн пост. Пүрүү гараг гэсэн үг шүү дээ тий. За. Өнөөдөр ерөөсө 3.3 сая хумсаа авахд илгээрээ хөвц эдийн засаг сэрэхгүйгээд хайчт ингээд. Яг сүртэй үтсэн. Тэгсэн чинь гол сэтгэл дунд нь ганц 2 хөвгчтэй ба. Ганц цэг гэдэг эмэгтэй. Тэрэнд нь комент бичиж. Гол нь хиймэл хумсаа аваа хийжвэл дахиад 70,000-ын зарлаг гарна штэ яшиг гэд бас хуурж уурлаа. Тэгсэн Тамир Баасан гэд хүн гол нь хөлийнхөө хумсыг авах уу хідэн төгрөг чаа юм гэдэг байхгүй. Тэгээд энэ гарын хумсын тухайд бүгд бодож байгаа штэ. Хөлийнхөө хумсыг авчвал эн чинь даблах гэдэг байхгүй. Йоо. Тэгээ нөгөө энэ дээр яг юу санаанд ороод яг за 7-гийн нэгийг бас уншчих. Иймэрхүү нэг гоё манайх ч мухарс их сайхан хөгцсөн тий шинжлэх ухаан шиг гоё хөгцсөн орно штэ. За 91 81 62 42 гэдэг дугаараас ийм зар явуулсан байна. За аймагуудын хар цагаан зуудыг арилгана. За Саарл утаа арилгана. За Улаанбаатарын утаа арилгана. За ингээ уцаа тавьсан. Тэгээ дараагийн энэ их олон зар тавьдаг юм байлээ. За дараагийн зар нь хүн архинаас гаргах ба ханийн тэнгэрс дуудаж хар цагаан хил ам зайлуулна.
Хулгайд алдсан эд зүйлс олж өгөх ба шар цаас мод шатааж өгнө гэнэ. Энэ одоо юм. Тэгвэл энэ ойлгохгүй би уншаач ойлгох. Шар цаас мод би өөрөө шатааж чаддаг шүү дээ. За тэгээ алдсан мал олно гэж байгаа. Тэр хамгийн ойлгомж гэсэн. Хоньны ходоод гүзээ үлээнэ гэдэг байгаа байхгүй. Тэр нь одоо юу гэсэн үг юм бол? Тэгээ нэр нь Д улаан. Тэгээ уцаа тавьсан бол. Сүртэй. Яа, манай найруулагчаас энэ гоё юм бол 60-аад оныхноос шууд 80-аад оныхын засаг орж байгаа юм уу те? Новш гэж 70 оныхын үхээд үгүй заа юу гинэ. Анжгаа одоо үхэж. Тийш анжгаад гэсэн чи би өөрөө хилэнгүүд үгүй нэж байгаа. Йоо, илэг авааж байгаа. За манайх нэрээс та. Гэтэл манайх яста хөгжилтэй ард хүмүүс шүү те. Маш хөгжилтэй. Тий. Яа. Улаанбаатарын хувьтай ярилцсан одоо. Тэр бас нөгөө нэг Японд ямар нэг юм болонготой би өстө нэрээ ингээ хайжлаа, тэгээ хайжлаа. Тимч цунами үүсгэжлээ гэдэг бас нэг гар яадаг те. Тийм нэг гажиг. Тийм бадрангуу те. Тэр өстө гоё гар. Йоо. За. Улаанбаатар хотод 14 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар датагаа ондоогоор шийд ондоо онлайнаар хамтран айлаж байгаа. За, ер нь бол бид нэр одоо аль болох гар утснаасаа тийм ээ интернет руу ороод аппарат сонсноо эсвэл ер нь YouTube руугаач орж үзнэ үү аль болох онлайн байхыг хичээдэг болсон шүү дээ. Тэнгүүд биднэрт нэг юм хоёр асуудал тохиолддог. Датагаа имнээд тэгээ өөрөө жаавас зөвхөн өөрөө л нэг интернет ашиглах үедээ датагаа асаадаг юм хэмнэлтийн горимны хэрэглээтэй байсаар ирсэн. Энэ бол одоо хэмжээний хязгаартай датаны сул тал нь тийм ээ. За эсвэл хугацаанд нь дуусгаж амжихааргүй их хэмжээтэй дата өндөр үнээр аваад тэгээ үлдэгдэл дата ингээд зүгээр л устдад алгуулдаг тийм хугацаанд дуусангууд энэ бол хугацааны хязгаартай датаны сул тал. За тэгвэл энэ сул талуудыг одоо ондоо үгүй гэж ерөөсө 22,000 төгрөг төлөөл датандаа санаа зовох шаардлагагүй болсон нэгэд таныг бол зөвхөн уцаа цэнэгтэй байх гэдэл анхаараарай. Интернетийг чи бид хариуцъя л гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Яг үн. Тэгээ 22,000 төгрөг төлөөд нэг бол бүр дуустдаггүй дата авч болно. 3 сарын хугацаанд гэсэн. Хязгааргүй датад болно 3 сар өстэй тэрнгээрээ юу хийн үү, юу татчих авна уу те. Ямар киногоо үзэж, ямар тоглоомоо тоглох гэлээ. Энд ч хамаагүй. Тэгэхээр энэ нь болохоор сарын 7,000 төгрөг гэсэн үг. 22,000 төгрөг гэдэг чинь. Нэг бол бүр хязгааргүй хугацаатай авч болно. Үнэхээр бага хэрэгэлдэг бол. Тэгэх юм бол зүгээр 100 ГБ дата гэдэг чинь маш их штэ. 100 ГБ дата аваад тэрийг хязгааргүйгээр авч болно. Тэгэх юм бол 22,000 төгрөгөөр энийг бүр хэр би 1 жил хэрэглэнэ гэж бодох юм бол би сарын 2,000 төгрөг төлж байгаа гэсэн үг байхгүй. Яг үнэ. За ингээд та манай Angel радиогийн аппликейшнийг утсан дээрээ татаад радиотойгоо байнга зөвхөн нөгөө машиндаа сонсоод байна гэдэг хүмүүс байдаг штэ тий. Байнга сонсох гэх юм бол та датагаа ондоогоор шийдээрээ ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ондоо онлайнаар хамтран айлаж байна. Баярлалаа. За ин дуканаас ингэж штэ. Тэр шонгийн мод чинь миний визийг гаргаж өгсөн шүү. Би их баярлдаг гэж байна. Тийм үү. Манай хүн чи одоо Солонгост амьдардаг штэ. Тий, одоо Лачинжав гончиг сүрэн гэдэг хүн бас түүхэн ярьж байна. Энэ шонгийн мод анханасаа нөгөө шонгийн мод бол биш байсан. За. Тэгээ хилмигдүүлэлтийн үед нөгөө нураах гэж байгаад нэг багныг буулгаж дөнгөөгөө хөрөөдөгт нь цус гараад болохгүй байсан гэж яригддаг. Юу гэж модноос цус гараад. За зүгээр юм л юу байсан бэ? За одоо миний пост Love and Light гэдэг хүн манай бас сонсогчдын групп дээр ингээд одоо крашилдаг хөтлөгч нартай зориулж чүлэг бичүүлэх үү гэсэн чинь маш олон хүмүүс зандаа зориулъя гэсэн байсан. Тэр яг энэ намайг үзэгчтэй хүндлээ сахлаа авчих гинэ. Тэгээд танд зориулж дөрвмөрт бичсэн байлээ. За. Шүний галтэргийн халамцуухан зандаа шүглдэг данхыг шөөмжилдэг эсрэгүүдүүд зандаа дэлхийн монголчуудыг нэгтгэдэг нөхөрсөг зандаа даанч гинэн бүсгүүчүүдийг хуйлруулдаг зандаа. За тавтан. Зандааны тандарч байгаа ярихгүй мó. Юу? Сайх юм ярих гэж. За. Дараагийн руугаа орё. Үзэгчтэй хүндлээ нэрээс сахлаа авчих тийм үү. Тэр нь бодлоо хүндлэлтэй. Би одоо доромжилж ирсэн сахалтай. За, тавтан зимнилээс гээд энэ нэг хөгжилтэй тийм группийн админ юм шиг ба. Янз бүрийн өөрөө зохиос юм уу эсвэл өөрөө л бусдын ингээ копи паст гэдэг юм мэдхгүй. Маш их пост оруулдаг юм шүү дээ. Тэгсэн нэг нөхөр л ингэж бичсэн юм шиг ба. За.
Өөрөөх нь Facebook-ыг хакерцсан юм байна. Нэг нөхөр. Тэгэнгүүтээ нөгөө хакертаад хүмүүс юу яадаг та ингээд нөгөө хакерт болчаараа ингээд дотны хүмүүс рүү хамгийн их чат бичсэн хүмүүс рүү ч юм уу хөгшөндөө нэг ингээд хитэн төгрөг зээлчих мэлчих гээл нөгөө ингээд тийштэй мөнгө гойдаг. Урчин миний Facebook-ыг хакертаж найзуудаас минь мөнгө гуйсан боловч биш тэ. Хуцалгүй өрөө өг гэж 5 хүнээс хариу аваад нөгөө хакер шантарчээ гинэ. Бүр нэг бүтлгүй хүний Facebook-ыг хакертайц. Хашаах байж тээ тий. Яг ингэж хакердуулаад хамгийн амар зөө. Хашаах тэр үед инх болдох манад ажилдагс. Хашаах инх болдох хоёр ингэ зэрэгцээ сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь инх болдох хашаах руу ингэж харснаа. Хөшөө чи зэрэгцээ сууж яаж яагаад чаатаар мөнгө асуугаад байгаа гэсэн. Тийм үү. Ямар амар. Тэгээ хашаах чинь жингэлтэй дүргийн цагдаа магдаа ороод 83 юм болсон. Тэгэж хашаах мэдсэн шүү дээ. Тэгээ 80 хүн рүү бас битцсэн заяа. Тэгээ бүр мөнгө шилжүүлсэн хүн чөмж байсан. За өнөөдөр хүн бидний өдөр хоолны цагаар ярьжсэн санаж байна уу? Бидний нэрээр эсвэл сонсогчдын нэрээр орж ирдэг нөхөр нь штэ. Пэнүүдээ гэж ороод ирдэг. Тэгсэн чинь хамгийн сүүлд зандаа гэж орж ирээд алга болсон гэдэг мөгийн ингэдсэн штэ. Одоо тэр нөхөр одоо ингээд ажиллаа ингээд байнгын ингээд доктор сууршилтаа хийгээд ингээд үе гарч ирэхгүй ингээд байнгын өдөр болгон хийж юмэр ингээд нөгөөдгөө сонссон юм шиг. Дуканагийн орно. Дукана олоо гараад ирсэн. Дукана олж гарч ирэнгүүтээ зандаа үзэгчдийг хүндлээс ахлаа авах гэж сая бицээ. За тэр нөхөр одоо мэдээ сонсчаа. Нэг юм хэлээ. Манай продюсерын зүгээс ажиллаа тогтмол хийгээч. Хаяа орж ирэх байл яг өдөрт ингээ те яг ингээд нэг монгол хүн байна даа чинь. Тогтсон цагт ингээд нэг гоё. Тогтсон нэвтрүүлэг те. Тэгээд гоё ингээд доромж бичлээ. Орж ирээ. Тэгээд наад ажиллаа хийлдэй чи бити ингээд үе алга болчоод тэгснэ үе гарч ирээд. Хариуцлагатай байлаа те. Чамаа бид нар өнөөдөр бүр өдрийн хоолн дээр ингээ ярьж ир санаад. Манай нөгөөдгөө алга болсон гэдэг. Ажлаа хийхгүй магтаа гэдэг. За 2000 оны бид хөгшөндөө ороод байна. 2010 оныхонд аллагдаж байна гэнэ бүр аллаа ийсэн. Тэгвэл эн чинь 10 оныхон гэхэлэр ч одоо манай охин мохоо орсон явж байгаа гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь пост. Инээдрүүдх юм. Инх цэцэг гэдэг хүнийх. Эцэг ихт нь цээж гэж заачхаад хүүхдүүдэд нь чээж гэж заагаад дунд нь битгий яс хаяад хэрэлдүүлээд байгаараа зүгээр гинэ. Энэ амар сэтгэлтэй. Энэ гэтээ ингэдэг тий одоо ийм төрлийн хэрүүл амарх болдог шүү дээ. Ингээд манай охин дээр л одоо гарч ирсэн. Би хээ гэж уншаач хээ ах үгүй эх гэж уншижсэн ингээд манай охин. В үсгэж Тэгэнгүүт манай багш ингэж заа гэсэн. Манай багш ингэж унш гэсэн гээд. Тэгээд бид нар нэг хэсэг бүлэг эцэг эхчүүд юу яжсэн шүү дээ. Гөгшөндөө эцэг эхчүүд нь л дээ. Ер нь бол багшаас нь баг нэг сургалт мургалт авч ирсэн шүү дээ. Ер нь хичээлийн програмууд нь өөр болчоор айгу хэцүү юм бэл. Тий. Ер нь яг бидний үед нөгөө буруу заалгацсан. Тэгээд нөгөө бидний үед ингэж заадаг байсан гээд гүрийнх нь хөрөө би нөгөө буруу юм а гүрийж хамгаалаад байгаа. Яг адилхан байхгүй. Одоо чинь намайг баг байхад зүгээр нэг багш буруу сурчаад юу гэсэн тэр ингэсэн байж болно шүү дээ. Дэлхий нарыг тойрдог биш. Дэлхий ингээ хөдөлгөөнгүйж нар дэлхийг тойрдог гэж заачаад тэнгуут одоо би шинжлэх ухааны хөгжил дэвшлэр эн чинь ойлгомжтой дэлхий нарыг тойрдог болчлаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд нөгөө зөв юм ярих гэхээр үгүй манай багш тийг заасан бидний үеийг заасан гэд гүрийгээд өөрөө жоохон тийм мяа бүдүүлэгдэв ер нь. Харин тэ. Нөгөө одоо чи нөгөө бүжин туулайг бид нар чи үүгээр л одоо сурж ирсэн тэнгүүд өөгөр одоо болохоор бүжин гэдэг болсон. Бүжин ер нь тэгтгэл байсан байлээ. Тийм үү? Ерөөсөө байсан юмыг буцаагаад аваад ирсэн юм уу? Тий. Ингээд яг зөв ингээд эрдэмтэд ярьж байгаад ялангуяа амьд сургууль дээр ч ярьж байгаад ингээд нэг үгийг тогтож штэ. Тэгсэн тэрэнд нь яг нэг буруу ингээд заалгасан ч юм уу нэг буруу юм явчихгүй юу? Тэр үед нь бид нар сурцсан. Тэнгүүд одоо эрдэмтэд нь ашгүй нөгөө ингээд сошиал орчин гэдэг чинь гоё хөгжсөн. Энэ үед нөгөө тайлбарлаад байхгүй. Одоо юм шээ энэ нөгөө анхнаасаа энэ утга нь тийм шүүгээ гоё тайлбарлаад чинь бүжин гэхээр нөгөө бүжиглэхтэй холбоотой үгийн үндс нь болчиход байдаг. Бүжин гэхээр нөгөө одоо энэ бөөрийнхий, бүнжгэнсэн, бүндгэнсэн, бөөрийнхий гэдэг ийм утгатай болохоор бүжинэн зөв шүү гэдэг ч юм ингээд тайлбар нь маш оновчтой байгаа байхгүй. Тэгэхээр би нэг бүжин гэж бичгээс илүү газ бушуухан шиг бүжин гэж бичээ сурцсан. Би нөгөө энэ эрдэмтдийн араас явах хүн болчоод зөрүүлэх юм бол би нөгөө тэнийг мангар харуулдаг гэдэг байхгүй. Зөв. Тэгэхээр эрвэхээ хоёрыг чи эрвэхийн тэгээд зөв юм уу?
Ирвэхэ. Энэ яг нөгөө юу яасан? Дэлхий мэлхий гэдэг шиг ирвэхий гэд одоо явах гэдэг юм л да. Гэхдээ энэс гадна нөгөө ангаахай, дэгдээхэ гэдэг шиг өөр нөгөө хий мэлхий дэлхийг юм биш хэй хай гэж байдаг. Тэрнийх гээд ирвэхээр явж байгаа би. Яг аль нэг зүг биш гэдэг мэдэхгүй. Ямар ч яг аль нь вэ гэдгийг эрдэмтнээ сонгосон байх хэрэгтэй. За одоо тий хойлоо чи дээр бол хойлоо цээж үчиг гэдгийн үеийн хүмүүс штэ. Тэгээд цээж чээж. Зөв нь ирвэхээ шүү. Ирвэхээ биш шүү. Тэгвэл цээж чээж хоёрын аль нь зөв юм? Мэдэхгүй. Чээж гэж зааж бол чээж л бах тий. Надад бол тэгтээ зүгээр ингээд зүгээр байгаа үгнүүдийг зүгээр л байгаагаар нь байлгаж авахгүй яасан яшиг төвхтэй юм бэ гэж санагддаг шүү дээ ер нь. Энэ бол харин тийм нөгөө зүгээр байсан үгийг бид нар буруу заацсан үе байгаа нь бид нар буруу сурцсан. Тэрнээс одоо шавж гэдгийг шавж гэж нэг зөөлөний тэмдэггүй бичдэг л байхгүй. Бид нар буруу сурцсан учраас нөгөө өөрчлөлт байна гэж бид нар буруу ойлгоод байна. Жишээ нь шавж гэхэд чинь ямар нэгэн шавлын суух утгатай болчиход байна шүү дээ. Үгийн үндсэнд шавж гэдэг чинь өөрөө шавах ингээд тий. Яг шавжийг хэлээд байгаа байхгүй. Зөв. За. За гуравт нь гам бол дэйгээд. Энэ нөгөө утаа амар шүү дээ ханид том уу тий. Тэгсэн сая ингээд ийм пост оруулсан байл. Намайг угаартад үхчихвэл. За. Цэвэр агаартай газар авч очиод юмий гэж хэсэг ардснараа юмий гэж гэдэг байхгүй. Нөгөө нэг тогон зөвхөдөд үссэн нэг шоронд болцсон чинь нойдоо шоронд болцсон чинь ам орсон юм шиг тий. Хөрхи цэвэр агаад гараад. Намайг угаартад өгчвөл цэвэр агаартай газар авч очиод хэсэг хардснараа юмий гэж мэдэх юм гээд. Тэгсэн бас нэг хүн нөгөө одоо энэ утаа угаартай холбоотой ингэж бичсэн байл. Эхлээд 100 дараа нь яндан тэгээд түршийн сольсон. Одоо ер нь галын хайчаа сольж идэх гэнэ. Тэгвэл нөгөө утааг болно гэд бас амар шөмжилж байгаа шиг. За. Гэтэ нутаа нэр Амар. Өглөө бол зүгээр л ингээл нэг зэгэл саарл юмд л байгаа шүү дээ. Хүн хурамж аккаунт нэгээд өөртийг нь доромжлоод авахт чинь хөгжилтөө пост гэсэн сэдвтэ оруулаад яриад байх юм гинэ. Илэг яг уншигнэ. За. Дараагийн пост. Пэс саранс гэдэг хүний пост. За яг л нөгөө нэг саяны үг зүйт өгүүлбэр зөв буруу чигтэй л холбоотой. Чингисийн ингээд эр үгийн хийдэ бичсэн гинэ. Тэр энэ хүн тэгээ Чингисийн ингээд биччихсэн чинь эр үгийн хийдэ биччихсэн байхаар нь им үгэнд им үгийн ий залган шүү гэсэн чинь Чингис чинь эрэгтэй байхаас тэг уурлаад баг уцсны цаанаас зодох нэ гинэ. Гой гаруудаа. За энэ дээр нөгөө нэг одоо яг энэ эр үгийн им үгийн и гэдэгтэй адилхан одоо тэр нөгөө Монгол баавар бас цоожоо засаад тушаач бас нилээн шуугуулсан тий. Тэр нэгэн өдрөөс хойш. За намайг л нөгөө шүүмжлээд байна. Нөгөө энэ гандангийн шонгийн мод наслаад мэдхгүй юм а мэддэг юм шиг бити яриад айл гэд. За яг үндэ би зүгээр нөгөө энийг нуулгүй хэлдэг юм дөө. Би ямар ч хашингүй. Би зүгээр нэг мод зодыг ингээд нөгөө тойрч мөргөөд ингээд энчэнс би нөгөө миний амьдрал сайхан болно гэдэг итгэлийг би мухарс гэж ойлгодог. Энэ шонгийн мод байсан уу эсвэл нэг тулгуур мод байсан уу надад байдал хийж алах. Яг үндэ. Бид нар нөгөө урагшаа алхмаар байна. Бид нар ийм юмд бид нар хинт ч хэрэггүй. Бид нар үнэхээр шинжлэх ухааны хандлагатай юмыг зөв талаас нь таньж мэддэг болох нь ялангуяа би одоо захиралтай удирдлагатай шүүмжлүүлээ загнуулах. Гэхдээ би ийм юмны төлөө дуурах боломжтой дуурахгүй байвал би өөрөө ирээдүйд би харамсна. Одоо бид нар те урагшаа алхаж үр хүүхдээ ялангуяа өөрсдөө ч гэсэн заавал үр хүүхдээ бид нар сайхан амьдрах. Тэгэхэд бид нарт мухар сүсэг их саадуулдаг. Одоо бид нар шинжлэх ухаанчаар юмд зэрэг бодистой хандах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээ манай радио угаасаа улс төр шашин ярьдгүү гэдгээр бүр ингээд одоо ийм жишг тогтоогоо 6 жил болчихлоо штэ тий. За энэ нөгөө нэг Дуканагийн дүрд орсон байсан баачка маань улс орон хэцүү байхад инээлцэн нэвтрүүлэг хийгээд чи доор нэг хүн бас нэгтцээ. Харин хитрхи их инех юм аа гинэ. Бас нийлцээ гошгорцсон явж байна. За дараагийнх нь. За нэгт нь. Оо нэг болцсон уу? Оо за. Би ингээд нэг шүлэг байгаа. За. Ингээд нэг маахан чинь шүлэг бичгээр нэг бас их гоё штэ. Мангар бадрангуй бичдэг штэ. Би ингээд нэг эмэгтэй баярлахад минь нар мандаж, гуниглахад минь бороо ордог аа.
тэр хоолын тэнгэр шиг би тэнгэрлэг эмэгтэй. За. Би ямар аавар юм шүлэг вэ за. Баярлагт минь нар манддаг гонхилц минь бороо ордог гэсэн чинь комментэнд орно. Чамтай суучих юмсан би ногоо ч хүнэлдэг гэнэ. Тэр коммент үнэн гоё нэр. Нар хэрэгтэй болонгод газ баярлуулчаал. Хатгаа дэвэл гомдоочод тийм. Газар тариалангийн бизнес хамгийн эрсдэлтэй бизнес гэж байна. Бүх юм цаг агараас шалтгаалдаг тийм. Яа, истэнэр үжилтэ ард хүмүүс шүү. Гэтэ нэр маш үлгүүд бас их гоё ингээд тиймэрхүү бадрангуй байхаар нөгөө шүлэг гоё байх л та. Би нөгөө уран зохиол дуртай, утга зохиол үлгэр ер нь өгүүлэг тууж ормаа юу гэдэг үрсүүгийн зохиол дуртай мөртлөө би яруу найрагт нэг дуртай биш байхгүй. Тэгээ ойлгохгүй шалтгаан бас нэг иймэрхүү байх. Ингээд намайг баярлахаар нар гардаг гэхээр би нөгөө хитрхийн нөгөө бодтой сэтгэхэд тэ нөгөө гоё уран зөгнөл байх хэрэгтэй шүү дээ. Урлаг гэдэг чинь өөрөө тэрийг нь яг хайчаад байх шиг байна л та. Тэгээд за энэ нөгөө хойлоо нөгөө ондоо онлайнаар гэж ярьсан чинь амар хөөрхөн ингэнэ хаа юнитэл авч болох уу гэсэн байна. Би тэгсэн чинь нэрээ утасны дугаарыг хэлж өгөөгүй юм биш үү. За би танд бас комментээр бичээд өчлөө. Та 7211 техник гэдэг дугаараас асуугаарай. 7211 техник. За мөн та бас за ондоогийн дугаар бол байхгүй л ахаа л да тий. Тэгээд асууж байгаа. За энэ дугаараас залгаад асуучаарай манайхаа. За тэгээд нөгөө цаг гарвал бас нэг пост байсан. За ганц өгүүлэр. ATM дээр ингээд нэг дажгүй бүсгүй ингээ араас хараадсан гэнэ. Тэгэхээр н өнгөрөөд англи хэлийг сонгоод дивс чи карта залбирсан гэнэ. Карт залбирсан гэснээс сая. Би нэг амар тэнэг үйлдэл хийгээд нөгөө 30 секунд жилүүдээ ингээ болоод ямар нэгэн үйлдэл хийхгүй бол ингээ шууд сорчдсан байлээ штэ. Би тэрийг мэдэхгүй нөгөө ингээд утсан нараасаа ингэж харж агаад би нөгөө мөн шилжүүлэг хийж исэн байхгүй. Тэр үед би нөгөө хааны авахгүй байсан. Тэнгүүтээ ингээд нөгөө дансны дугаарыг нэг хараад ингэж мингээл хийжсэн чинь эргэж хараад ингээд тэрс чи миний картыг сорсон. Мангар бүтлүү. Тэгээд тэр чинь азар заяо хин тэнд дэдэг ихтэй юм биш. Яг нэг юм хаа уулын нөгөө автобусны буудлын тэнд дэдэг яг юм банкны үүдэн дэдэг ихтэй юм байж азаа штэ. Тараад тэгээд тэр банкн дээр нь маргааш нь очиод тэгээд тэрний хариуцдаг хүнээр ингээ гаргуулж авч байгаа байхгүй юу. Хэрэв өөр хин тэнд ингээ байдаг энэ сул ихтэй бол амралтын өдөр тааруул маруу тэгээд будаа. Тэгээд заавал нэг юм залгаа тэгээд ажлын өдрөөр яаж авах юм бэ л шүү дээ. Бүтэхгүй нэрээ. Тэгэхээр тэрийг бас манайгаа анзаарч байгаа. Одоо нэгэнд нөгөө гандаа ярьсан бас нөгөө 3.3 сая хумсаа авах хүрэг баригтэй. Тэгэхээр газ амжаад 1 км дотор хэлжээ. 50 донд ер нь хүн гэдэг нэг хүнийг зүгээр даваа мегмар гэлтгүү зүгээр нас барсных нь шууд маргааш нь ингээд баг тэр өдөртөө ч юм хөдөөлөвчдөг байсан. Гэтэл нөгөө хотод ингээд амьдраад ахаар юу яадаг болсон. Нөгөө автомашинаар ингээ хөдөөлүүлдэг. Зорж ингээ өөр газар хөдөөлүүлдэг болсон учраас автомашин хэрэгтэй болдог болсон. Тэгэхэд нөгөө том ачааны машин хэрэгтэй болохоор нөгөө ачааны машин чинь нөгөө юунд яваад ирт оршуулганд яваадахаар нөгөө улсын ажил алдагдаад. Тэгэхээр Монгол ардын хувьсгалт намаас нэг энэ яах вэ гэж хагаад за тэгвэл 1 дахь 3 дахь 5 дахьт л ерөөсөө ачааны машинаар те энэ ашиглаад одоо тэр ажилчдын арга гэрт одоо гачигдл үүсвэл оршуулдаг болоё гэд. Тэгэхэд энэ нөгөө уламжлал болоод явцсан шүү. 1 3 5 дахьт хүн гаргадаг ёс маань өөрөө ийм учиртай шүү. Бүх юм тайлбар байгаа, зөв тайлбар байгаа те. Тэнэш нөгөө баваа мегмар пүрэг ба бямбад нөгөө хүн гаргаж болохгүй ч юм уу. Тийм ойлголт бол байхгүй. Одоо энэ болохоор бид нар баг уламжлал, баг шашин шүлцэгтэй холбогдоод явцсан те. Чи тэгтээ надад энийг ингээд бүр анх ярьж өгчээсэн шүү дээ. Тэгэхэд би чамайг ингээд наргаад байна гэж бодож байсан чинь үнэхээр үнэн байсан бэлээ. Тэгээ энэ нөгөө явандаа бид нар нөгөө хагас сайн өдөрт мал гаргаж болдгоо ч юм уу те. Ийм ёсууд зүгээр уламжлал болж хувирсан шүү. Аха. За энэ үрээд 2023 оны 1-р сарын 6-ны өдрийн үдийн хачир нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс илүү ихийг мэдэж илүү сонсыг сориотойгоор шууд түрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар датагаа ондоогоор шийд ондоо онлайнаар хамтран ажиллаа баярлаа. Тэгээд сонирхолтой хөгжилтэй постод авчирсан дандаа баярлаа. За баярлалаа гэрлээ. За энэ хүрээд үргэлжлэл эрхэн сазартаа цагбарын ихэнд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа 15 цаг 15 минутаас хөтлөгч хаш аамын нарын хөтлөөрөгдөг элдв шипийн нэвтрүүлгийн хашин дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Баярлалаа.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч датагаа ондоогоор шийд. Мэдээлэл авах утасны дугаар 7211 11 Та ондоогийн дугаартаа бол 66 66-аар залгаж мэдээлэл аваарай. 3 2 1 эфир. Үдийн хачир нэвтрүүлэг хөтлөгч Зандаа, хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3